Загалмаан 7 гайхамшиг гэж яг яагаад 7 гайхамшиг гэж хэлсэн бэ гэдэг. Саяын трейлер дотор үзлээ те. Тэгээд энэ талаар эхлээд бүгдээр хамтдаа тайлбар оршил хэсэг үзье. Тэгээд өнөөдрийн гол энэ 7 гайхамшиг доторын хамгийн эхний гайхамшиг нь уучлалын гайхамшиг байна. Тэгээд яагаад уучлалын гайхамшиг юм бэ гэдгийг бүгдээр хамтдаа үзэх болно. За загалмаа бол агуу юм аа. Энэ бол хүн төрлөختний одоо эхлэх цэг энэ юм аа. Энд бид нар эхэлдэг. Эндээс бид нар амьдрдаг юм аа. Эндээс бид нар хүч чадал авдаг. Эндээс бид нар өршөөгддөг. Эндээс бид нар дүр төрхөө олдог. Эндээс бид нар бүх мэрэгэн ухааныг, бүх сургаалуудын гол цөмийг бид нар эндээс олдог юм аа. Загалмаа бол үнэхээр агуу. Эндээс бид нар эдгэрдэг. Эндээс бид нар уурчдаг. Эндээс бид нар аврагддаг. Эндээс бид нар итгэл дотор өсдөг. Эндээс бидний амьдралын утга учир, дуудлага, хувь тавилан маань энэ загалмаа дотор байдаг юм аа. Тийм учраас загалмаа бол үнэхээр агуу. Энэ сургаалыг бид нар тойрч явах боломж, алгасах боломжгүй юм аа. Энэ сургаал бол үргэлж бидний амьдралын төв юм аа. Энэ бол Есүс юм аа. Амен. Хинч амийг минь надаас авахгүй. Харин би өөрийн санаагаар түүнийг өгнө. Амиа өгөх эрх мэдэл надад бий. Би буцааж авах эрх мэдэлж надад бий. Энэ тушаалыг би эцгээсээ хүлээн авсан юм гэв. Тэгэхээр энэ одоо хэн нэгний хүчирхийлэгчийн одоо төлөвлөгөөд алдлах биш юм. Энэ хэн нэгний ингэж бодож санаж олж гүйцэлдүүлсэн тэр мэрэгэн ухаан, оюун ухаанч биш юм. Энэ хэн нэгэн одоо эр бяд чадaltaй, зэвсэг техниктэй, ямар нэгэн юмтай ухаантны хийхээр тэмүүлсэн тэр зүйлч биш юм. Энэ бол Бурхны олж, Бурхан өөрөө шийдсэн, Бурхан өөрөө хийхээр шийдсэн тэр мэрэгэн ухаан юм аа. Амен. Тийм учраас бид нар Есүсийг загалмаа дээр нас барахад нь нэг сул дорой нэг мөхөс хүн нэг Ромын харгас цэргүүдэд ингээ алгацлаа да. Ингээд нэг дэлхий дээр болдог тэр хүчирхийллийн нэг хүчирхийлэл, өхлийн нэг үхэл, яргалын нэг яргалд, харгислын нэг харгислд байсан гэж бид нар боддог. Гэтэл энэ дээр Есүс юу гэж хэлсэн бэ гэхээр би амиа би өөрөө өгнө гэсэн. Миний амийг хинч надаас дээрэмдэж булааж авч чадахгүй. Тэгээ Есүс Библиэлд хэлсэн багтаа юу гэж хэлсэн байдаг вэ? Би эцгээс би 12 легион тэнгэр элчийг гуйхад тэр ирээд намайг аврахгүй гэж өгч. Тухайн үе Ромын цэргийн 1 легион нь 4-6 мянган цэрэгтэй армийг 1 легион гэдэг байсан. 6 мянгаар бодъё. 72 мянган тэнгэр элч ирээд Ромын цэргүүдийг нэргээд Есүсийг аваад тэнгэрт явж болох байсан. Бурханаас хэн хулгайч чадах юм бэ? Бурханаас хэн дээрэмдэж чадах юм бэ? Бурханаас хэн авч чадах юм бэ? Бурханаас хэн яаж чадах юм бэ? Бурханаас дээгүүр хэн амьдарч чадах юм бэ? Хинч биш. Энэ 18 цагийн сүүлчийн энэ Есүсийн загалмай дээрх энэ зовлон тэр лөө алхсан энэ амьдрал Бурханы төлөвлөгөөний дотор байсан юм аа. Тийм учраас Есүс хэлсэн би амиа өөрөө өгөхөр ирсэн юм аа гэж. Тэгээд Есүс амиа өгөхдөө за би ингэж өгчий гэж өөрийгөө хутгалааг, өөрийгөө жадлааг. Амиа хорлолтыг бол угаасаа эцэг Бурхан үнэхээр хүсдэггүй. Энэ угаасаа сатаны. Энэ бол үнэхээр Бурханы зүйл биш. Эцэг нь бүхнийг мотортод нь өгснэг болон Бурханаас ирээд Бурхан өөд буцсан явж байгаагаа Есүс мэдээд гисэн байна. Тэр баригдаад тэр загалмаа руу явж байхдаа тэр өөрт нь учиж байгаа тэр бүх зовлон, нулималт, тэр алгадалт, тэр ташуурдалт, тэр одоо зовлон бэрхшээл, тэр бүх яргалал, тэр харгислыг тэр өөрт нь ингээд тулгарах үед тэр юу мэдчихсэн бэ гэхээр зэрэг Бурхан минь ээ яагаад надад тохиолдох ёстой гэж би чинь таны хүү биз дээ гэж тэр мдээгүй гайхаад ингээд те ийм надад тохиолдох ёсгүй ямар сони юм бэ Бурхан минь ээ гэж ингэж цөхрөөгүй тэр нэг нь энэ нь түүний амьдралд ирэх ёстой гэдгийг тэр мэдчихсэн. Энэ нь эцгээс гэдгийг тэр мэдчихсэн. Энийг би ингээд туулаад гарах ёстой. Энэ нь надад оногцсон гэдгийг Есүс мэдчихсэн. Тийм учраас тэр Бурханаас ирээд Бурхан өөд явж байгаагаа тэр мэдчихсэн. Түүний амьдрал тохиолдож байгаа тэр гай зовлон нь тэр генетийн яана гэдэг тийм зүйл байгаагүй. Харин бидэрт бол
Заримдаа яагаад вэ гэдэг юм зүйлсүүд ингээд зөндөө болдог. Гэтэл Есүс тэр бүх зүйлсийг тэр өөрчилсөн, мэдчихсэн гэсэн. Тэгээд энэ Голготагийн толгой дээр болж байгаа тэр үйл явдал, Есүсийн барилцлагаас өсвөлөд болж байгаа тэр 18 цагийн энэ бүх үйл явдлын гол найруулагч нь хэн бэ? Энэ бол Бурхан өөрөө юм аа. Тэр бүгдийг хянаж байгаа. Түүнээс гадуур зүйл өрөөсөө байхгүй. Тэр бүгдийг хянаж байгаа. Түүнээс гадуур зүйл гэж өрөөсөө байхгүй. Тэр бүгдийг найруулж байгаа. Тогтоосон шийдвэр ба урдаас Бурханы мэдсэний дагуу тушаагдсан түүнийг та нар хууль гүйчүүдийн гараар хадаж алсан. Тэрээр үхэл авцаар байх боломжгүй тул Бурхан үхлийн шаналлыг устгаж түүнийг амьлуулсан гэж. Энэ яасан гэж хэзээ тогтоогдсон гэж энэ шийдвэр. Бүр урдаас Бурханы мэдсэний дагуу тушаагдсан гэж. Энэ бүр урдаас ертөнцийн суурьас өмнө тогтоогдсон. Энэ бол ингээд тийм генетийн дайн, генетийн үхэл, генетийн хин нэгний хатуу зүрх сэтгэлийн үзэн ядалтын юм байгаагүй. Энэ тогтоогдсон байсан. Энэ шийдвэр ийм юм болох ёстой гэдгийг тогтоогдсон байсан гэсэн. Энийг Бурхан зүрх сэтгэлдээ олж, Бурхан энэ зүрх сэтгэлдээ төлөвлөж энийг найруулсан байсан гэсэн. Түүнийг үхээд, түүнийг амьлуулна гэдэг. Түүнийг зовлон эдлэнэ гэдгийг Бурхан тогтоосон байсан гэсэн. Таны тосолсон ариун зарц Есүсийн таны эсрэг Херод, Понти Пилат нар харийнхан болон израилчуудад үнэхээр энэ хотод цугласан билээ. Энэ нь таны мотор ба урдаас тогтоосон шийдвэр бүхэн тань биелэгдэхийн тулд билээ гэж. Тэр цаг үед тэр Понти Пилат гэдэг тэр захирагч төрхөн тухайн засаг захиргааг мэдж яах нь энэ Бурханаас эс. Тэр үед тэр Херод гэж тэр юудэчүүдийг захирдаг тэр хаан гэж нэрлэгдэж тэр хаан байсан тэр Херод энэ Бурханаас л байсан. Тэд нэг дор нэг хотод амьдрах нь Бурханаас л байсан. Бурхангүйгээр нэг зүйл энэ дэлхий дээр болдгоо гэдгийг та нар мэдэх хэрэгтэй. Бид нар мэдэх хэрэгтэй. Бурхангүйгээр яг л Бурхан энэ бүх зүйлсийн эхлэл нь ба төгсгөл нь Бурхан өөрөө юм аа. Амен. Энэ бол итгэлийн маань маш том чухал үнц юм. Бид нар Бурхан харахгүй байгаа. Бурхан мэдээгүй. Бурхан унтчихт нь, Бурханыг зөрүү харж ахт нь, Бурханыг ингээд ерөөсө мэдхгүй ахт нь еврод болоод байна гэж бид нар заримдаа бодох гээд байдаг. Бид нар энэ хязгаарлагдмал энэ ой тоондоо хязгаарлагдмал энэ хил хязгаар дотроо Бурханыг оруулж ирээд Бурханыг тийм гэж бодоод байдаг. Бурханы хажуугаар юмс болоод Бурхан хөрөлцөхгүй байгаа, Бурхан харахгүй байгаа, Бурхан мэдхгүй байгаа гэж бид нар заримдаа бодох гээд байдаг. Тэгэхдээ энэ Есүсийн энэ загалмаа, энэ үхэл, энэ дахин амьлалт энэ Бурханы хажуугаар биш байсан. Энийг бүр урдаас тогтоосон байсан гэдгийг бид нар үнэхээр санах хэрэгтэй гэсэн. Өөрсдөд нь байсан Христийн сүнс аль үе болон хэнийг заасныг нягтлж үзжээ. Учир нь Христийн зовлон ба дараа нь ирэх алдрыг тэр урдаас айлтсан байж Тэнгэрээс илгээгдсэн ариун сүнсээр та нарт сайн мэдээг номлосон хүмүүсээр дамжуулан эдүүгээ та нарт тунхаглагдсан эдгээр зүйлийн тухайд иш үзүүлэгчид өөрсдөдөө бус харин та нарт үйлчилж байсан болох нь өөрсдөд нь илчигдсэн юм. Тэнгэр илжүүлж үүнийг харахыг хүсдэг гэж. Тэгэд энэ бүх зүйл явж хэний төлөө байсан гэж. Миний төлөө, таны төлөө. Энэ дэлхий дээр төрсөн хүн нэг бүрийн төлөө. Тэр лам байна уу? Тэр алуурчин байна уу? Тэр Христ итгэлтэй байна уу? Тэр эрдэмтэн доктор байна уу? Тэр бурхангүй үзэлтэн байна уу? Тэр бардан байна уу? Тэр сайрхуу байна. Энэ дэлхий дээр төрсөн хүн гэж нэрлэгдсэн тэр бүх бүтээлүүдийн төлөө энэ бүх зүйл зориулагдсан юм. Амен. Өцөгтөн хоёр хүн түүтэй ярилцаж байсан бөгөөд тэд Мосе, Илия нар байна. Тэд цогц авлантайгаар үзэгдэж байсан агаад Иерусалимд гүйцэгдэх түүний үхлийн тухай ярьж байлаа гэж. Есүс баригдахаас өмнө нэгэн өндөр уулын орой дээр гараад Яахан, Яаков, Петр гуравтай хамт нэг өндөр уулын орой дээр гарт. Тэгээд тэнд
Есүс нэг хоёр хүнтэй уулзч идэг. Тэр уулзчихсан хоёр хүн нь болохоор зэрэг Мосе, Илия нар. Мосе гэж юм бэлээ. Нөгөө Египтээс Израилийн ард түмний чөлөөсөн нэг агуу удирдагч шүү дээ, тийм үү? Нөгөө бурхны иш үзүүлэгч. Илия гэж юм бэлээ. Гайхамшигыг үлдэгч. Хожим шинэ гэрээний үед Есүсийг төрхөөс өмнө дахин сүнсээрээ ирсэн тэр Иохан Баптистаар ирсэн тэр хүн бол тэр Илия. Тэгээ тэр Илия энэ Мосе хоёр Есүстэй уулзчихсан. Тэгээд тэд Иерусалимд гүйцээгдэх түүний өхлийн тухай ярьж байлаа гэж. Тэгээд тэр хоёр ингээд одоо юу хийсэн гэсэн үг вэ? Есүсийг халамжилсан гэсэн үг. Тэгээд тэр тэнгэрдэг тэр итгэл найдварыг түүнд харуулсан гэсэн үг. Есүс мах боттой 100% хүн байсан шүү дээ. Тэр бидний мэдрэлтгийг мэдэрч, бидний боддгийг бодож, бидний хардгийг харж, өсөж, ядарч, цангаж үтсэн тэр нэгэн бол Есүс Христ. Тэр бүр ухаан алдартлаа номлож байсан. Тэгээ түүнийг ингээд түүнийг хүмүүс ирээд бүр энэ Есүс ч солиорчлаа, энэ ухаан алдчлаа. Грекнийг нь дуудаач гэж дуудаж. Тэгтлээ тэр зүтэн зүтгэж номлож байсан тэр хүн бол Есүс. Тэр бүр ингээд ухаан алдчихсан. Ухаан алдлаа номлосон гэж боддоо. Тэгээ тэр Есүст халамж хэрэгтэй байсан. Тэнгэрлэг үзэгдэл хэрэгтэй байсан. Тэр тэнгэрт байгаа тэр тэнгэрлэг тэр зүйлсийн тэр уран зориг Есүс хэрэгтэй байсан. Тэд Есүсийг тэр Иерусалимд болох зүйлсийн төлөө Мосе, Илия хоёр яасан гэж бэлтгэсэн гэж. Энэ зохион тэнд ярьж ирсэн. Харийнхны гар тушааж, доромжлуулж, ташуурдуулж, цовдлуулна. 3 дахь өдрөө тэр амьлах болно гэж. Учир нь хэн итгэхгүй болон хэн түүнийг барьж өгөхийг Есүс анханасаа мэдэж байсан юм аа. Есүс 12 дагалдагчийг дуудсан тийм үү? Тэр өөрөө дуудсан, намайг даг гэж дуудсан. Тэр 12 дагалдагч дотор нь хэн байсан бэлээ? Урвагч Юдас байсан. Тэр түүнийг Ромчуудад, хуулийн багш нарт, фарисеучуудын гарт барьж өгсөн хүн бол тэр хүмүүс. Есүсийг дагаж ирсэн дагалдагч дотроос энэ зүйл болсон. Тэгээ Есүс мэдчихсэн. Тэр 12 дагалдагч дотроос хэн нь урвахыг тэр мэдчихсэн. Хэн нь түүнийг барьж өгөхийг тэр мэдчихсэн. Тэр анханасаа энэ бүх зүйлийг мэдчихсэн. Тэр ингээл өөстөө нэр Юдасаа би чамайг ямар их хайрлаа. Тэгтэл чи намайг ингэж барьж өгч байгаа мó гэж тийм гомдох сэтгэл төрөхгүй байсан гэсэн үг. Энэ олон жил станаар би ингэж сайныг үлдэж яхад ингэж миний хэлсэн гайхамшиг тэмдгүүдийг чи хамт явж харчаад тэгээ би чамд бүр ингэж итгээд ингэж санхүүгийнхээ хитвчийг чамд ингэж бариулж яхад тэгээд чи ингэж надаас урлаа гэж үдээ гэж ингэж Есүс ингэж гомдлоо гэсэн. Тэр болох ёстой юмыг мэдчихсэн. Тэр хэн урахыг тэр мэдчихсэн. Би та нартай олон юм дахиж ярихгүй. Учир нь ертөнцийн захирагч ирж байна. Түүний юун ч миний дотор байхгүй юм аа гэж. Энэ ертөнцийн захирагч гэж хэний тухай ярьж байна? Сатан. Түүний дотор бурхантай адилдах юм юу ч байхгүй. Есүстэй адилдах юм юу ч байхгүй. Түүний дотроос ингээд давд үзээд өөддөө өнгөтэй юм олж хайгаад харъя гэсэн ч түүний дотор юу ч байхгүй. Яг л бидний бурхан бол гэрэл. Тэр бол ариунаас ариун нэг. Түүний дотор ямар ч өөсөө байхгүй. Түүний мөн чанар нь угаасаа бурхан. Тэгээ сатан энэ газар дэлхий дээр хүн төрлөختнийг сохолж тэдний хүсэл тачаалаар нь дамжуулан боолчилж, эзэмсэж өөрийгөө бурхан болж харуулсан. Тэр нэгэн бол энэ ертөнцийн захирагч гэдэг тэр сатан. Тэр өөрийгөө хинээр харуулж, тэр буддаагаар дамжуулан харуулж, тэр өөрийгөө бөөм мөрөглөөр дамжуулан харуулж, тэр өөрийгөө мусульманчуудын тэр шүтэнээр дамжуулан харуулж, тэр өөрийгөө мод чулуу хэн нэгний гараар бүтсэн тэр бүтээлүүдээр дамжуулан харуулж, тэр ямар нэгэн амтнаар өөрийгөө харуулж. Бид нар бурханыг ийм гэж хэлэх ямар ч дүрсийг бид нар мэдэхгүй. Ямар ч хэлбэр дүрсийг бид нар мэдэхгүй.
Бурхныг ийм гэж ойлгох тэр дүр төрхийг бид нар битгэхгүй. Бидний бурхан бол цор ганц бурхан юм аа. Үнэн дээр энэ галзар дэлхийд шүтэн гэж угаасаа байдаггүй юм аа. Эн чинь зүгээр энэ бузар мөс сүнсний зохиосон арга зал байхгүй. Ром ном дээр, Коринт ном дээр хэлсэн баг. Хүмүүс ингээд шүтэний юмсаас идсэн гэж бодоод, шүтэний юм тавьсан юмнаас болоод буцарлагдана гэж бодоод, тэгээ шүтэний юмст байгаа юмнуудад ингээ хүрдэггүй айдаг. Тэгээд тэд нар ингэж хандсанаа тэд нар шүтэнийг байгаа гэж бодож хүлээн зөвшөөрч яана гэсэн. Гэтэл Илч Паул юу гэж хэлсэн бэхээр зэрэг үгүй. Угаасаа бурхан ганц. Тэгээ шүтэн гэдэг чинь угаасаа ч байхгүй. Та нар тэр шүтэн гэж бодож ийдснээрээ та нар өөртөө бузралж байгаа. Итгэлгүй хандж байгаа. гэж хэлсэн ба. Тэгэхээр бурхан бол ганц юм аа. Амен. Ийм олон бурхад дэлхийд угаасаа байхгүй. Тэд зүгээр л энэ ертөнцийн захирагчийн гаргаж ирсэн залмих, бурханаас төөрүүлэх гэсэн тэр залмих. Есүс бидний төлөө 7 удаа цусаа орсгосон. За одоо бүгдээрээ хамтдаа яг одоо гол зүйл рүү орох гэж байна. Бэлтгэл яг тэр зүйл рүү орох гэж байна. Левит 16 дугаар бүлэг дээр нэг эвлэрүүллийн өдрийн тухай заавар байдаг. Энэ өдрийг хэрхэн сахих тухай, энэ өдөр юу хийх тухай, ямар зан үйл хийх тухай тийм заавар байдаг. Тухайн үед тэргүүн тахилж гэж жилд нэг удаа бүх хүмүүсийн өмнөөс цустай ордог нэг газар байсан. Тэр газрыг нь ариунаас ариун газар гэдэг байсан. Тэр газарт ороод тэнд одоо нядлагдсан тэр хурганы тэр буххийн цусыг тэр ямааны цусыг аваад тэгээд хүмүүс чинь ингээд тагтаатай, бухтай, баян нь бухтай, дунд зургийн амьдралтай, хонтой, хургтай ч юм уу те бүр ингээд ядуу өгөх юмгүй ингээд тагтаа бариад ирдэг. Тэгээд тэдний тэр амьтдын тэр бүх цусыг авч ороод тэгээд тэр ариунаас ариун газарт энэ эвлэрүүлийн тагтаа, энэ хэрбуудтай ийм гэрээний авдар байсан баг. Тэр гэрээний авдар дээр тэргүүн тахилж бүх тэр хүмүүсийн авч ирсэн тэр цусыг цуснаас тэр нь хүний цус биш, тэр нь амьтны цус. Хүн өөрийнхөө цусыг өгдөггүй байсан. Тэдний өмнөөс ямар нэгэн золиос болох хэвээр нэг амьтан байх хэвээр байсан. Тэр золиос болсон тэр амьтны цусыг нь аваад тэргүүн тахилж ороод тэгээд энэ гэрээний авдар дээр 7 удаа сүршдэг байсан. Тэр аягтаа цуснаас аваад бариад ингээд сүрших ингээд цацдаг. Ингээд цацдаг байсан. Харин эрэх сайн юмсын тэргүүн тахилчаар Христ ирэхдээ илүү агуу бөгөөд илүү төгс асраар нэвтрв. Энэ асар гараар хийгдээгүй, өөрөөр хэлбэл энэ бүтээдих биш аж. За тэгэхээр тэр хуучин гэрээн дээр болж байсан тэр Левит ном, Дэд хуу, тоолго номууд, тэр Египтээс гарсан номуудаар гарсан тэр бүх зааврууд, Израилийн ард түмний тэр сосцсон дагаж мөрдөжсэн тэр бүх тэр зүйлсүүд болохоор зэрэг тэр эрэх юмсын тэр тэргүүн тахилчийн одоо яаж яасан гэсэн үг, зүүрлэж яасан гэсэн үг. Тэр яг жинхэнэ юм нь байгаагүй. Тэр нь яг тэр жинхэнэ юмыг төлөөлж ирсэн. Яг жинхэнэ юм руу зааварж ирсэн. Хууль нь ашигтай. Хууль байгаа нь ашигтай гэж Библи хэлдэг. Хууль яагаад ашигтай вэ? Хууль зааварчилдаг. Хууль биднийг чи бол гим нүгэлтэй гэж хэлдэг. Чи бол шүүгдэн. Чи хуулийнхаа гим нүглийнхээ өмнөөс чи шийтгэгдэх ёстой гэдгийг хууль бидэнд хэлдэг. Тэгээд одоо яана? Би үүнийг одоо тэр хуулийн тэр одоо сахилагчуулдаг тэр хэцүү зүйлийг би ингээд амьдралтаа авахгүй байж болох уу? Болно. Чи ясцсан дагаж мөрд сах. Гэтэл энэ дэлхий дээр хинч хизээж ямар ч хуулийг 100% төгс сахиж чадаагүй. Энэ дэлхий дээр бүх хүн бүгд гэмнүгэлтэй. Бүгд гэмнүгэлтэй. Тэгэд энд болж ирсэн тэр израильчуудын дотор хийжсэн, юудэчүүдийн дотор хийжсэн тэр бүх зүйлсүүд яг энэ төгс болох, яг тэр тэргүүн дахиж болох тэр Есүс рүү энэ бүгдийг чиглүүлж ирсэн гэсэн үг. Тэр ямааны болоод тоглын цусаар бас харин мөнхийн золтыг агуулan
өөрийнхөө цусаар ариун газарт нэг мөсөн бүгдийн төлөө орсон. За тэгвэл тэнд хүмүүс тагтааны цус тэргүүн тахилч нь аваад, хурганы цус аваад, бухын цус аваад, ямааны цус аваад, ямар нэгэн амьтны цусыг аваад тэр гэрийн ариунаас ариун газар руу ороод тэгээд тэнд сүрчээ засгаад тэгээд гэм нүгэлч нь уушлагдлаа. Та нар энэ өдрөөс хойш дараагийн тахил мөргөл болтол та нар ингээд ариун гэдэг нэг тийм тодорхойлтыг өгдөг гэсэн байна. Тэгвэл Есүс Христ энэ загалмай дээр өгөөд цусаа хасгаснараа тэнд 7 удаа Есүс цус хасгаснараа тэнд юу болсон бэ гэхээр зэрэг Есүсийн цусаар бид нар нэг удаа тэр мөнхийн тахилж нэг удаа хариуцах боломжтой. Ийм төгс ариун тэр энэ удаа бол амьтны цус байгаагүй. Энэ удаа бол хүний цус байсан. Энэ хүний цус байхдаа энэ нь хосоо гэдэг хүний цус байх боломжгүй байсан. Ягаад гэвэл би завхаа. Ягаад гэвэл би алуурч. Ягаад гэвэл би худалч. Ягаад гэвэл би хулгайч. Ягаад гэвэл би хоёр нүрт. Ягаад гэвэл би гэм нүгэлтэй. Миний цус ямарч байдлаар ямарч ариусгад зохистой биш. Хэний ч цус. Есүсээс өөр хэний ч цус. Ямарч би хэн нэг ариусгахын тулд би цусаа хасгах шаардлагагүй. Хэн нэг ариусгахын тулд хэн нэгний цусыг би хасгах бас урсгах шаардлагагүй. Бидний төлөө нэг л удаа загалмай дээр тэр хасгасан тэр цус биднийг нүглээс цэвэрлэдэг юм аа. Бид нар сахилга бартаар, бид нар дэг журмаар, бид нар 7 хоног болгоны тасралтгүй нэм гаргийн цуглаанаар 7 хоног болгон тасралтгүй 9 бүлгийд явснараа бид нар ариусгагддаг юм биш. Бид нар ариусгагдах ганцхан боломж нь Есүс Христ. Тэгээд түрүү яг ингээд агуу загалмайг бишрэн харахад намайг гэж та амиа өгсөн гэж үдэ гэдэг тэр яг тэр дууг дуулж хахад ариун сүнс ингээд ярьсан. Сайн хүний төлөө хэн нэг нь үхэж магадгүй маа. Сайн хүний төлөө хэн нэг нь үхэж магадгүй маа. Гэтэ чиний төлөө үхэх шалтгаан бол байхгүй гэж байна. Тэгээ тийм ээ их эзэн минь. Миний төлөө үхэх шалтгаан үнэхээр хэн нэгэнд байхгүй. Яагаад гэвэл би болцоор болоо. Би бол сайн хүн биш. Харин чиний төлөө үхэх зохистой чадсан тэр нэгэн бол Есүс Христ юм. Амен. Та нар Бурхан эцгийн урдаас харсны дагуу ариусгалаар Есүс Христ дуудлагатай байх болон түүний цусаар цацуулахын тулд сонгогдсон билээ. За энэ үгийн төлөө нэгс галах тасчих өгдөрөө. Бүр ингээд тэр Есүс Христийн цусаар ингээд та нар ингээд цацуулахын тулд ингээд сонгогдсон. Энэ үг хизээж хуучран одохгүй тийм үг юм аа. Өнгөрөн одохгүй үг юм аа. Энэ нь ингээд те өнөөдөр би сонссон наадах чинь би 20 жил мэднэ. Яста дахиж сонсохгүй. Яста уламжлалт хуучин үг гэж хэлэх тэр үг Библийн үг биш юм аа. Бид нар Библийн үгийг тэгж болчих гээд байдаг. Энэ ч хуучирсан үг. Энэ гөөл нэг сургаал. Гэтэл Есүс юу гэж хэлсэн бэ гэхээр тэнгэр газар өнгөрөн одноо. Юмс хуучирч мөхөж адаг болно. Гэхдээ үргэлж оригинал байх, үргэлж цоо шинээрээ байх, үргэлж ам өгж явах, үргэлж утга учиртай байх. Хизээж өнгөрөн одохгүй нэг зүйл байгаа. Энэ бол Бурхны үг юм аа. Амен. Энэ үг хизээж хуучрахгүй маа. Тэр 2000 жилийн өмнө хүчнтэй байсан бол яг тэр вэрэ хүчнтэй. Тэрнээс өмнө хүчнтэй байсан бол тэр хэвээрээ хүчнтэй. Тэр ертөнцийн суурьаас өмнө хүчнтэй байсан бол тэр чигээрээ хүчнтэй. Тэр бүр энэ цаг үе өнгөрөн одоод энэ дэлхий устж алга болоод тэр мөнхийн усад очисон ч энэ үг хүчнтэй юм. Энэ үг өнгөрөн одохгүй маа. Бид нар энэ үгээр бид нар амьдрдаг юм аа. Библиэд хизээж хуучин сургаал биш юм аа. Библийн түүхүүд хизээж уламжлалт хуучирсан түүхүүд биш юм аа. Тэр үргэлж шин дарсан мэт тэр шин хоол мэт тэр үгс юм аа. Тийм учраас бид өдөр болгон Библийг унших хэрэгтэй. Тийм учраас өдөр болгон бид сургаал сонсох хэрэгтэй. Тийм учраас бид өдөр болгон бид Бурхны үгтэй ойрхон амьдрах хэрэгтэй. Амен. Би мэднэ. Би өчтөр идсэн шүү дээ. Би 7 хоногийн өмнө идсэн шүү дээ. Би сарын өмнө идсэн. Би 2020 жилийн өмнө идсэн. Мэднэ. Энэ бас хата. Энэ бол өрхтөлт. Энэ бол Бурхны үгийг хуучруулж байгаа. Утгагүй үнгүүдүүлж байгаа тэр зүйлс. Ариун Библи хизээж хуучин биш юм аа. Хуучин сургаал биш юм аа.
бид нар Есүс Христ болон түүний цусаар бид нар ариусгахын тулд цацуулахын тулд бид нар сонгогдсон юм аа. Та сонгогдсон шүү. Сонгогдсон шалтгаан нь юу гэж? Царайлаг учраас уу? Гоо үзэгсэнтэй учраас уу? Заяагаас арай дээр учраас уу? Хосоогоос арай дээр учраас уу? Тэр нэг хүнээс арай дээр учраас бид нар сонгогдсон уу? Бид нар дэлгүүр дотор яваад бид нар бараа сонгодог. Бид нар сонголтыг яг ингэж ойлгодог. Яг ингэж механикаар ойлгодог. Тэгээ бид нар ингээд сав баглагыг нь хардаг. Үйлдвэрсэн огноог нь хардаг. Хугацааг нь хардаг. Дуусахгүйг нь хардаг. Материалын барьж тэмдэрч хадсч үздэг. Брендийг хардаг. Хаанаас ямар үйлдвэрлэсэн гэдгийг ингээ хардаг. Энэ бүх зүйлсүүд дээр бид нар ямар нэг юм өөртөө сонгодог. Тэгээд үнийг нь хардаг. Тэгээд сонгодог. Тэгээд таалагдвал сонгодог. Энийг бид нар бурхан ингэ сонгодог гэж бид нар боддог. Гэтэл бурхан хизээч ингэ сонгодоггүй. Бурхан яа сонгодог вэ? Бурхан угаасаа бидэнд хайртай учраас сонгодог. Миний үзэгсэнтэй байх, царайлаг байх, оригинал байх, өвчтэй байна уу, өвчнгүй байна уу, гэмтэй байна уу, гэмгүй байна уу, гарал үүсэл маань ямар байна, Монгол хүн үү, Хятад хүн үү, Орос, Америк хүн үү, Есүс ямар ч байдлаа байхгүй. Тэр биднийг сонгосон юм аа. Тэр хайрлсан учраас сонгосон. Эфес номдэр хэлсэн багс бүр ертөнцийн суурьсан хайраараа биднийг сонгосон гэж хэлсэн баг. Хайраар бидний үзмжээр биш. Тэр өөрийнхөө хайраар сонгосон. Есүс танд маш их хайртай. Тийм учраас тэр үүнийг даван туулсан юм. Тэр үүнийг хайрын улмаас даван туулсан. Хайраас нэг даван туулсан. Төрхөн аливаа хүнийхээс галбар нь хүний хөвгүүдийнхээс илүүгээр зэрэмдэглүүлсэн тул олон хүн түүнээс болж хэртгэв. Ийхүү тэрээр олон үндэснийг цочоон түүнээс болж хаад амаа хамхин. Учир нь мдээгүй тэд харах болно. Сонсоогүй тэд ухварлах болно гэж. Тэгээд Есүсийн загалмай дээр хашгирсан нэг залбирал байгаа. Ило лама сабахтани гэж. Бурхан минь, юунд та намайг орхив гэж. Тэгээд яг энэ үед яг юу болж байгааг бурхан хүртэл нүдэнд дальцсан. Үнэхээр түүний дүр төрх нь үнэхээр танигдахын аргагүй. Тэгж зэрэмдэглүүлсэн. Түүний тэр туулж байгаа тэр зовлон. Заримдаа ингээд фэйсбүүкээр ингээд харж байгаад ингээд цус нүдэндээ хутгалцсан, алуулсан, дүр хүүхд ингээд шууд ингээд алгасдаг. Йоо энийг унших ямар ч тийм юу байхгүй. Шууд ингээд алгасдаг. Ингээд өнгөрөн одох хэрэгтэй. Тэр нэг юм үнэн ч юм уу худлаач юм уу тэр нэг 16 настай охины тэр аим гууж байгаа тэр нэг дуу хоолойтой бичлэг ингээд явсан тий. Бити тэгээчтэй үгээ намайг ханд үлдээчихтэй гэж тэр хэлж байгаа тэр дууг ингээд сонсож чадахгүй байсан. Гэс ингээд гүйлгчихсэн. Тэгээ бурхан бол үнэхээр ариун. Тэгээ Есүсийг яг тэр загалмай дээр яг тэгж өгч яхад. Тэгээд тэр бурхан хүртэл тэгээ Есүс хүртэл ингээд нэг тийм ганцаардлыг хин нэгний нөмөр нөөлөггүй байдлыг ингээд нэг тийм хин нэг надтай хамт байгаа даа гэдэг тийм байдлыг мэдрэг өгсөн. Тэгэд бурхан минь яагаад та намайг орхиж байгаа юм бэ гэж. Тэгээ Есүс энэ бүгдийг яагаад ингэж ганцаар татлаа хин нэгний нөмөр нөөлөггүй болтлоо. Чармаа нүцгэн шалдан хүмүүсийн ад болж танигдахгүй болтлоо зэрэмдэглүүлж энэ загалмай дээр өөхөх ёстой байсан. Тэр юу хийцээ? Тэр ямар үйл лайтай болоод энэ зүйлийг ингээд туулах хэрэгтэй болсон. Түүний өвөг дээдсийнх нь үлийн үр түнд ирж байгаа юм болов уу? Тэр өөрийнх нь гэм нүгэл түнд ирж байгаа юм болов уу? Тэр ямар нэг юм бурхны өмнө буруу хийсэн болов уу? Хизээш тийм байгаагүй. Тэр хизээш тийм байгаа.
тэр өөсөйгөө ариун хураг. Түүний дотор ямар ч харанхуй байхгүй. Түүний дотор ямар ч үзэн ядалт байхгүй. Тэр загалбай дээр тэр хасгарч ирсэн, залбирч ирсэн. Юугаа хийж мэдэхгүй, юу хийж байгаагаа мэдэхгүй. Энэ хүмүүсийг та уучлаарай гэж хэлж ирсэн. Тэр нэгэн бол Есүс Христ. Түүний дотор ямар ч аманд нь ямар ч алдаа байгаагүй. Үүнийхээ төлөө та нар гороо амсандаа гэж тэр юу ч бодоогүй. Ингэснийхээ төлөө та нар ястаа хэцүү юм болно. Бурхан та нарыг шийтгэндэ гэж ерөөсөө хэлээгүй. Бид нар хаадын номыг судалж байхад нэг Захария гэдэг нэгэн иш үзүүлэгчийг нэгэн хаан өөрийнх нь төлөө сайныг яриагүйхэн төлөө гаргаж хотын гадаа гаргаж түүний чулуугаар чулуудуулж алдагч гэсэн. Тэгээд тэр иш үзүүлэгчийг гадаа гаргаад хүмүүс чулуу шидээд алсан. Тэгээд тэр хашгирахтаа Бурхан минь энэ бүх өшөө авалтыг би танд өгч байна гэж хэлж. Тэгээд тэр хүн юу гэж хэлсэн мэхээр зэрэг өшөө аваасаа. Бурхан минь миний өшөөг та аваасаа гэж хэлж залбирч байгаа гэсэн үг. Гэтэл Есүсийн залбир дотор ямар тийм баг. Тэр өшөөгөөч уучлаач нэг өсөөч гэж хэлчихсэн. Мөн шинэ гэрээний зууч Есүс рүү болон Абелийнхаа сэдвүүдээр ярьдаг цацагдсан цус руу ирсэн. Хүн төрлөختөд түүхэнд нэгэн алдаг болдог. Ахан дүүгээ алсан тэр нэг алдаг. Библиэлд бичигдсэн байна. Каин гэдэг өөрийнх нь юм ингээд нэг сайн байгаагүй. Дүүгийнх нь юм амжилттай яваад ирсэн. Тэгээд атаархал, хорсол, уур бухимдал нь тэр дүүгээ алхахад хүрсэн. Тэгээд Бурхан Каин дээр ирээ чи юу хийчих вэ? Чиний дүү хаана вэ? Яг л надаас миний дүүг асууж байгаа. Би ямар түүний хончин нь юм уу? Би ямар түүнийг гаргалзах ёстой юм уу гэж. Тэгээ Бурхан хэлж. Чиний дүүгийн цус газраас хашгирч байна гэж. Тэгээ хүний цуснд ам байдаг. Тэр цус ярьдаг. Тэгээд тэр цус Бурхандаа юу гэж ярьсан болоо? Абелийн тэр цус Бурхандаа юу гэж хасгалсан бол юу ярьсан болоо? Гэтэл энд Есүсийн цусыг Абелийнхаас дээр илүү гэж хэлсэн. Тэгэхээр Абелийн цус Бурхандаа нэг сайхан юм яриаг нь ойлгомжтой баг. Тэр алагдсандаа гомдсон. Тэр цөхөрсөн. Тэр ингээд ах нь ингээд түүнийг алчлаа гэж үдэ гэж бодсон. Тэр гомдол цөхөр тэр бүх тэр цусны тэр хашгираа Бурханд хүрч. Хэн нэгний тэр зөөсөө тэр Бурханд хүрч. Гэтэл Есүсийн тэр асгалсан цус юу ярьсан бол? Есүсийн тэр асгалсан цус юу ярьсан? Юу хийж байгаагаа мэдэхгүй энэ хүмүүсийг уучлаач. Тэднийг өршөөгөр. Эзэн минь та тэднийг хэлтрүүлээрэй. Эзэн минь надад болж байгаа энэ зүйл тэдэнд битгий тохиолдосоо гэж Есүс залбирсан гэсэн. Энэ бол Есүсийн хайр. Энэ бол Абелийнхаас дээгүүр ярьдаг Есүсийн цус энэ юм. Энэ цусаар бид нар ариусгагдсан. Амен. Энэ цусаар бид нар өршөөгдсөн. Энэ цусаар бид нар Бурхантай нэг болсон юм. Бурхантай бид нар эвлэрүүлэгдсэн. Бид нар энэ цус руу, энэ цацагдсан ярьдаг цус руу ирсэн юм аа. Тэр ярьдаг цус бидний өмнөөс ярьж байгаа. Тэр миний өмнөөс ярьж. Бурхан руу ярьж. Тэр ярьдаг цуснаас бол Бурхан над руу гарч надтай нэг болох боломжтой болсон. Бурхан бүр төөлийн ариу. Би бүр бузрын бузар гэж боддоо. Тэр гэрлийн гэрэл би харанхуй. Энэ хоёр яаж нэг дор оршин тогтнож, яаж хамт ярьж, хамт ингэж хуваалцаж, хамт амьдарч, хамт үйлчилж, хамт ингэж явах боломжтой вэ? Яаж? Бид нар амархан хэн нэг чи нартай амьдрах зохисгүй гэж хэлж чадах. Тэр амархан хэлж чаддгүй. Би чамтай хамт амьдрахгүй. Чи бол ийм. Би бол тийм. Би ч чамаас сасан дээр гэж хэлж чаддаг. Тийм хүмүүс мөн үү? Гэтэл Бурхан энэ зүйлийг хүсэхгүй. Энэ хуваагдыг хүсэхгүй. Энэ салалтыг хүсэхгүй. Тэр салсан, хулгайлагдсан, хуваагдсан гэсгийг тэр нэг болгохыг хүсэж байна. Энэ нь эвлэрүүлэл юм аа. Энэ эвлэрүүлэл нь миний сайхнаас, миний тунхаглаас, миний шийдвэрээс болдог юм биш. Энэ нь Есүсийн хийсэн үгсээс болдог юм аа.
Би яагаад өнөөдөр энэ Бурхны оршихуйд Бурхны хүмүүстэй хамт би түүнийг магтаж, түүний ариун нэрийг магтаж, би түүний гоо сайхан үзмжийг харж, түүний дотор хамт амьдарч чадж, үйлчилж чадчихаар Бурхны нэрээр амьдарч чадж байна. Энэ нь болохоор зэрэг юунаас болж байгаа? Энэ нь ярьдаг цуснаас болж байгаа. Би бол хизээч өөрөөрөө Бурхантай ярьж чадахгүй. Би хизээч өөрөөрөө Бурхантай эвлэрч чадахгүй. Би хизээч Бурхантай өөрөөрөө би өстө нэр лаг пастор. Би өстө нэр өстө лаг ярьдаг хүн. Би өстө сайхан сэтгэлтэй пастор. Би өстө одоо юу гэдгийг те. Тийм учраас Бурхан минь би өстө тантай ярихаар ирлээ гэж хэлж чадах. Энэ нь биднээс үнэхээр хол байх хэрэгтэй. Би сайн аав учраас, би сайн найз учраас Бурхан минь би таны өмнө ирлээ гэж хэлэх эрх хүнд ч байхгүй. Эзэн минь би Есүсийн нэрээр тэр ярьдаг цуснаас болж би таны өмнө ирж байна. Би танд үйлчилж байна. Баярлалаа Иесус. Баярлалаа Бурхан минь. Тэр цус биднийг ариунд тооцдог. Тэр цус биднийг Бурхантай нэг болгодог. Тэр цус бидний өмнөөс ярьдаг. Амен. Христийн цус биднийг бүх нэглээс мань угаадаг юм аа. Цэвэрлэдэг юм аа. Энэ бол хүн төрлөختөнд ирж байгаа хамгийн сайн мэдээ юм аа. Энийг зүрхэндээ намдагч энэ дээр илчлэлт ирсэн хүн үнэхээр жинхэнэ итгэлийн хүн байх болно. Түүнд ухралт гэж байдаг. Түүнд уналт гэж байгаа. Ухралт гэж байхгүй. Унахтаа харин босож чаддаг. Лех харай. Бид нар нэг энэ компрессор сууж ирчээд бид ням гаргийн цуглаан дээр лех харай гэж ингээд номлож ястыг та нэг санаж байна уу? Тэ? Яг ингээд нэг юм шинэ үг мэдээд ирсэн тэ? Лех харай. Нэг юм үг мэдлээ гэдэг энэ үгийг ингээд тайлбарч ирсэн тэ? Тэгээд энэ нь болохоор зэрэг намайг даг гэсэн одоо тэр үг юм байна. Тэгээд энэ үгийг хэнд хэлдэг вэ гэхээр зэрэг тэ? Яг Есүс сонгож дуудлаад өөртөө дуудсан тэр нэгэндээ энэ үгийг хэлж байгаа. Уг нь бол энэ лех харай гэдэг үгийг рабинууд, багш нар, фарисеучуд, хуулийн багш нар шалгалтанд тэнцээд тэ ямар нэгэн оноо ингээ хөрсөн, кредит нь хөрсөн, даалгавраа сайн хийсэн хэн нэгэн шавийг дуудахдаа заад чи одоо натаа хамтарч болно. Чи натаа хамт багш болж болно. Би чамайг сурахад бэлэн байна. Чи намайг даг гэж хэлэхдээ лех харай гэдэг үгийг хэлдэг байсан байна. Тэгтэл нэг загасчин тухайн үед одоо раби байна гэдэг, рабиг дагна гэдэг бол үнэхээр нэр хүндийн зүйл байсан байгаа юм л да. Нэр хүндийн зүйлс байсан баг. Тэгээд ягаад гэвэл тэд шалгалтанд тэнцсэн гэсэн. Одоо бидний социализмоос өмнө бол ингээд айл болгонд ингээд нэг тийм ламтай, ламын шавьтай байна гэдэг бол тэр Монголын одоо нэг имиж нэг стил дүр төрх байлаа шүү дээ. Тэгээд одоо тэр одоо айлд ингээд нэг ламтай байна гэдэг. Тэгээд лам хүүр ингээд нэг ламд шав орно гэдэг бол тэр айл ингээд өөдлөхийн шинж тэр айл бол те ингээд нэг тийм одоо нэр хүндтэй айл болж байгаа. Одоо эрдэм номтой одоо ингээд сайхан лам хүнтэй боллоо гэдэг тийм сайхан зүйл ингээд байсан байна. Яг зөвхөн адилхан тэр Едүчүүдийн амьдрал дотор нэг нь раби нэрээд хүүхдийн сургаад тэгээд түүнийг лех харай гэж хэлэх юм бол эцэг өхчүүдийн дунд бөөн баяр боддог. Тэдний гэр бүл дотор нэгэн ингээд тийм онцгой үйл явдал болдог, нэгэн ингээд тэр нийгэмдээ тухайн үед ингээд хүлээн зөвшөөрөгддөг тийм соёл байсан гэсэн. Тэгтэл Есүс голын хэрэгтээр загсаа бариад тэгээ загс бариад байж байгаа тэр хүмүүс нь нөгөө нэг кредит нь хүрээгүй, оноо нь хүрээгүй, нөгөө багштай тэмцээгүй нөгөө хүмүүс гэсэн үг. Тэгээ тэр хүмүүсийг тэр рабинууд нь юу шилдэг байсан бэхээр зэрэг за та нар яваад хүснээ хийгээрэй гэд явуулдаг. Тийм учраас түүний аав загсан учраас загсаа барьдаг. Тариачин учраас тариагаа тарьдаг. Татвар хураагч учраас татвараа хураадаг. Ямар нэгэн байдлаар ингэж ажил хийдэг байсан баг. Тэгээд тэр рабигийн хэлдэг тэр үн цэнтэй үг. Тэр нэг нуурын ирэг дээр тороо бариад ажилтанд бүтгүүцсэн, гонцсон. Шүнжэнгөө зүтэн зүтгээд юу ч амжилтанд хүрээгүй тэр нэгэн хүнд очиж тэр үг лех харай гэж хэлэгдэх тэр үг тэр хүний амьдралд гэрэл авчирсан юм. Тэр хүний хэн гэдэг вүлээ? Петр, агуу Петр. Бидний итгэлийн үлгэр дууралсан өвөг эцэг маань итгэлийн маань өвөг эцэг болсон тэр Петр гэдэг хүн.
Зебедийн хүн тэр яахан Яаков. Тэр татвар хураагч тэр Матай. Энэ хүмүүст хэлэгдсэн. Тэгээд Есүс өнөөдөр тэнд байгаа хүмүүст та оноондоо тэснүү тэнцээгүй юу? Та өөрийгөө зохистой гэж бодож байна уу, бодохгүй байна уу? Та өнөөдөр ажил чинь амжилттай байна уу, амжилтгүй байна уу? Бүтэмжтэй байна уу, бүтэмжгүй байна уу? Та нэр алдартай байна уу, олонний танил байна уу, эсвэл хэн ч таныг анзаарахгүй байна уу? Энэ бүгдээс үл хамааран Есүс энд байгаа хүн нэг бүрт лэх хахаарай гэж дуудаж байна. Намайг даг. Би та нарыг хүмүүсийн загасчин болгоё гэж. Энэ дуудлагыг та нар хүлээж авч байна уу? Лэх хахаарай. Мэн. Тэгээд Есүс 12-ыг дуудсан, 70-ыг дуудсан, дараа нь бүгдээрнгийн лэх хахаарай гэж дуудсан. Зүтгэж байгаа хүнд ачаа үүрсэн бүгдээ та нар над дээр ир. Би та нарыг амраая гэжсэн. Амраая. Есүсийн яагаад бусдаас өөр юм бэ? Есүсийн бусдаас яагаад өөрөөр ад үзэгддэг юм бэ? Тэд яагаад тэнийг мулгуугаараа дуудуулдаг юм бэ? Есүсийн балаа эргүүгээрээ тэд нар яагаад дуудуулдаг юм бэ? Яагаад гэвэл тэнгүүдийн дотор амар амгалан байгаа байхгүй? Яагаад гэвэл тэдний дотор бурхан байгаа байхгүй. Тэд нар ингэсэн нөгөө ухаантнууд нь зүдэн зүтгэж яарч яста нэрэ цаг хугацаатаа уралдаж яста амьдралаа бөөцөл гэж хэн нэгэнтэй өрсөлдөж арцалдаж яста нэр амьдралаа авч явах гэж яста тэмцэж арга ухаанаа барж яхад нь нөгөө тэнгүүд нь дотор амар амгалан гэчээр тэд нь Библийг уншиж, тэд нар бурхантай харьж, тэд нар залбирч идэг, тэд нар цуглаандаа явж идэг. Тэд нар сайн мэдээ тараахаа, тэд нар илгээдийн эзэн болохоор явж идэг. Тэд нар өөрийнх нь карьер биш, тэд нь бурханых нь карьер нь үнцэнтэй байдаг. Тэр хүмүүсийг би та нарыг амраая. Хүнд зүдэн зүтгэж байгаа та нар над дээр ир гэж хэлж байгаа гэсэн. Тэгээ Есүсийн нэг эргүү сул дорой бадаагаар нь дуудажсэн нэг нь одоо би өөрөө бай. Тэгээ би өнөөдөр тэр амар амгалан дотор амьдарч байна. Амен. Тэр амралт энэ дэлхийн онолын бидний бодож олдог тэр амралт биш шүү. Би одоо яаж үгээр тайлбарлахаа мэдэхгүй байна. Ариун сүнс ичлээсэ. Амен. Сэтгэлээр унахгүй байж тэнхээгээ барахгүй тулд өөрийнх нь эсрэг нүгэлтнүүдээс тийм эсэргүүцлийг твсэн түүнийг санагтун. Христ итгэгч нарт зовлон ирдэггүй. Бүтлгүй юм ирдэггүй. Болохгүй юм ирдэггүй. Ямар нэгэн туулах, даван туулах ёстой твчих ёстой юмнууд ирдэггүй. Ирнэ. Ирнэ. Энэ зүйлсүүд бидний амьдралд ирнэ. Ягаад гэвэл энэ дэлхий бохир заваа. Ягаад гэвэл дэлхий гим нүгэлтэй. Бид нар үнэхээр цэвэр ариун байх гад, үнэхээр ёсчлон мөрдөхгүйд бидэрт нөлөөлөх хүчин зүйлсүүд зөндөө байна. Бидэрт ирдэг итгэлийн мэн зовлон байна. Энэ дэлхий дээр амьдарч байгаа учраас эндээс ирж байгаа тахал өвчин, ямар нэгэн нийгмийн ороо босгоо байдлууд байна. Ямар нэгэн ажилгүйдлүүд, ямар нэгэн тэр зүйлсүүд, ямар нэгэн зүйлс, бусдын дарамт шахалтууд, өөрсдийн гэм нүглийн алдааны ямар нэгэн юмнууд бидний амьдралд ирдэг. Гэхдээ бид нар нэг зүйлийг үргэлж санах хэрэгтэй. Юу санах вэ зэрэг? Есүс юу хийснийг, Есүс юуг твцсэнийг, Есүс яаж твцсэнийг санах хэрэгтэй гэсэн. Тэр хяргагчийн өмнө дуурахгүй хон шиг тэр хөтлөгцсөн гэж хэлсэн байдаг. Тэр энэ загалмаа дээр тэр юуг твцсэнийг, тэр ташуурдалтыг чи бурхан байж, бурханы хүү гэж хэлсэн мэт өөрийгөө чи өвчтөө нэг хийдгээж үхтийг амлуулж ирсэн биз дээ. Чи загалмаанаас буугаад ирээч гэж дормжлуулж ахтаач тэр твцсэн юм а. Тэр үнийг батлах гэж би өөртөө бурханы хүүгээ батлах гэж тэр үзэлцээгүй юм а. Тэр харин бурханыг үзүүлэх гэж, бурханы тэр хайрыг мэдрүүлэх гэж тэр твцсэн юм а. Бид нар заримдаа бусдын амийг, бусдын басамжлалыг батлах гэж бид нар амар их зүудэрдэг. Чи бурханы хүн юм бол, чи Есүсийн хүн юм бол, чи пастор юм бол, чи тийм юм бол, чи ээж юм бол, чи эмч юм бол, чи захирал юм бол, чи тэгэх ёстой гэд. Тэр бүх батламжуудыг бид нар гүйцэтгүүлэх гэж маш их ядардаг. Харин Есүс Христ дотор амьдарч байгаа нэгэнд нь ам байгаамаа. Амралт байгаамаа. Амен. Бүгдээ хамтдаа Есүсийн 7 гайхамшигын
тэр нэг чухал сэдв болох хамгийн ихний уучлал болох уучлалын сэдв гэдэг дээр бүгдээрээ яг одоо фокус одохтой. Тэгээд дэлгэцэн анхаарал хандуулаад историк хүлээж авцгаая. Загалмай анхны гайхамшиг бол уучлал. Тэгээд Есүс 7 удаа цусаа урсгасан гэж хэлсэн байгаа тий. Тэгээд тэргүүн тахилж амьтны цусыг 7 удаа цацдаг байсан. Тэгээд энэ нь Есүсийн загалмайн зовлон үхлийг одоо иш үзүүлсэн зөвхөндийн үг байсан гэдгийг түрүүний тайлбар дотор хэлсэн байна. Тэгээд хамгийн анхны асгарсан цус ямар цус хаана асгарсан бэ гэдгийг сайн үзвэл Гэтсмен гэдэг тэр цэцэрлэгт Есүс баригдахын тэр шөнө тэнд очисон байдаг. Тэгээд дагалдагч нартайгаа хамт очиод тэгээд тэнд залбирч ирсэн. Тэгээд тэнд ингээд залбирч байхдаа түүний хөлс нь яасан бэхээр цусны тусал мэд газарт тусалж байсан гэж хэлсэн байна. За ангаах ухаанд юуныг бол нэг өвчин гэж хэлж байгаа. Тэгээ энэ бол ингээд шаналл, бухимдал, стрессийн хамгийн дээд зэг. Тэгээ хүний биеэс ингээд хөс гардаг тийм үү. Харин энэ удаа Есүсээс хөс биш тэр хөлс нь цусан тусал болж гарсан.
Тэгээ хүний биес гардаг тэр хөлсний тэр хөлс гаргадаг шахдаг булчирхай гэж хэсэг байдаг юм байна. Тэгэхээр маш нарийн одоо тийм судсуудаар ингэж яасан тэр булчирхай хөлс газагшруулдаг тэр булчирхай гэж байна. Тэгээд тэр булчирхай нь эргэн тойронд байгаа нарийн судлууд тэр судсууд ингээ хагарсан гэсэн үг. Тэгээд тэд нар ингээд хагараад тэгээд биес газагшлагтай хөлс мэд одоо ингээд тусаж ингэж гарсан байна. Тэгээ энэ нь бол ингээд стресс, бухимдал, шаналж үзсэн үү? Гэхдээ бид цус гартаа шаналж үзсэн үү? Бухимдаж, уурдаж, стресстэж үзсэн үү? Одоо сүүлийн сэтгэл судлаад нэг траума гэж яриад байгаа тий. Гүн депресс одоо орсон гэсэн. Депресс ингээ орсон гэсэн. Тэгэд энэ бол Есүсийн хамгийн анхны нөгөө 7 цус асгарахын хамгийн анхны цус нь энэ хэн нэгэн зодоод, хутгалаад, хатгаад, бие маажаад, шархлаад гасан цус бол биш. Энэ дотоод сэтгэлийн шаналл, тэр оюун ухааны стресс, бухимдал энэ бүх зүйлсээс болж ирж байгаа тэр зүйлс, тэр чидүүн гэдэг тэр жимсийг, тэр гидсмэн гэдэг цэцэрлэг түүнийг шахаж боловсруулахдаа түүнээс үнэхээр тэр улаан шүүс гартан шахдаг байсан байна. Тэгэхээр Есүс яг тэр шүн залбирч байхдаа дагалдагч нар нь бол юу хийж байлаа? Есүстэй хамт унтчихсэн тий. Тэгээд Есүс дагалдагчнаасаа зайдуу яваад залбирсан. Тэгээд залбирахдаа энэ зүйлийг мэдэрсэн. Тэгээд ийм цус түүнээс гарсан. Тэгээд тэр ингэж залбирсан. Эцэг минь хэрв та хүсэж байгаа бол энэ аягийг надаас алгасуулаач гэж миний хүслээр бус харин таныхаар болог гэж залбирсан байна. Есүс Христ нэг юм аягны тухай энд залбирч байна. Тэгээд эцэг рүүгээ хандан боломжтой бол бурхан минь энэ аягийг надаас зайлуулаач. Гэхдээ таны хүсэл биелэгдээсэ минийх биш гэж ингэж залбирч байгаа. Тэгээ Есүс юу мэдэрсэн болоод энэ зайлуулагдаасаа гэж хүссэн бол энэ аяг юуг илэрхийлж байгаа юм бол Авраамийн үед бурхан Авраамтай амлалт байгуулад түүний үр хүүхдэд Канаан нутгийг амлаж байхдаа Канаан нутагт танаа үр хүүхэд тэнд тэр газар нутагт эзлэх очих болоогүй байна гэж хэлсэн байдаг. Тэгтээ болох нэг өдөр байгаа гэж хэлсэн байдаг. Яагаад маргааш, яагаад 5 жилийн дараа, яагаад 10 жилийн дараа биш юм бэ? Яагаад хэдэн зуун жилийн дараа тэр болох ёстой юм бэ? Яагаад гэвэл тэрэнд байгаа Канаан үндэстнүүдийн нүгэл нь хараахан дүүрээгүй байна гэж хэлсэн байдаг. Нүгэл нь хараахан дүүрээгүй байна гэж хэлсэн байдаг. Тэгэхээр энэ аяг гэдэг бол энэ дэлхийн ертөнцийн гэм нүглийг дүүргдэг сав юм. Энэ аяг гэдэг бол энэ ертөнцийн одоо хүм төрлөختний гэм нүглийг одоо дүүргдэг, савладаг тэр зүйлийг тэр аягаар илэрхийлж байгаа. Тэгэхээр энэ аяган дотор юу байна гэсэн үг вэ? Сайхан амттай ундаа байгаагүй гэсэн үг. Сайхан цэнгэг ийм гоё ус байгаагүй гэсэн үг. Энэ дотор үнэхээр үхлийн хор байсан. Энэ дотор хатаархал, энэ дотор хөсөл тачаал, бардамнал, алалга, хүчирхийлэл, үзэн яталт, хараал зүхлүүд энэ аяг дүүр. Энэ нь өнгөрсөнд одоо ирээдүйд болж байгаа. Болох тэр гэмнүгэл, энэ хүн төрлөختний тэр гэмнүглийг энэ аяган дотор төлөөлүүлж байгаа. Тэгээд Есүс бурхан та нартай хамт байгаа юм чи. Би бурханы хүү юм чинь. Даваад гарцнаа гэж тийм додгор байсан гэсэн үгүй. Би ч чадсан штэ. Өстой юу ийсэ? Бурхан та нартай хамт байгаа өстой гэж. Ийм хөнгөн хандаагүй гэсэн үг. Энэ бол тийм хөнгөн юм байгаагүй гэсэн үг. Тэр биеэр нь цус гарч яхахыг ботход амар дарамт. Бид нар ягаад цагаасаа ирд хөгшөрдөг вэ?
Бид ягаад цагаасаа эрт өөхөх ёстой болдог вэ? Бид ягаад жамаараа бид нар амьдрдаггүй вэ? Бид ягаад өвчний үүр болдог вэ? Бид ягаад өрөө татуу болдог вэ? Бид ягаад зүрх маань хатуурдаг вэ? Бид ягаад үзэн яддаг вэ? Бид ягаад хэн нэгнийг алмаа санагддаг вэ? Бид ягаад хэн нэгэнтэй хамт амьдрмааргүй санагддаг вэ? Бид ягаад өөрсдөө бусдаас дээгүр гэж боддог вэ? Эсвэл бид ягаад өөрийгөө зохисгүй бусдаас доогуур гэж боддог вэ? Тэр бүх зүйлс нэг зүйлстэй л холбоотой байдаг. Бид нар гомдсон байдаг. Бид нар хэнийг ч уучлахгүйгээр шийдсэн байдаг. Тэр намайг ингэснийхэн төлөө тэр ийм юм амсах ёстой. Өөхөх ёстой. Түүний тэр аяган тэр хорт эдэгээр дүүрэх ёстой гэж боддог. Тэгээд бид нар эргэн тойронд байгаа 10 хүн, 5 хүн, нэг ихнэр, нэг хүүхэд, нэг найз, нэг 10 хэдэн хүний тухай магадгүй бид нар бодож ээж болно. Гэтэл Есүс Христ энэ дэлхийд төрөх хүн нэг бүрийн тэр муу мухайг дүүрсэн тэр аягнаас уух ёстой байсан. Яг тэгвэл Есүс тэр бүгдийг уучлах ёстой байсан. Тэр алалхыг уучлах, тэр хүчирхийллийг уучлах, тэр луурдалтыг, тэр араар хутгалахыг, ховыг, тэр бардамналыг, тэр дээгүр занг, тэр бүгдийг тэр уучлах. Ингэчүүл уучлана да гэдэг юм байхгүй гэсэн үг. Тэр засрахгүй байх уу? Сайжрахгүй байх уу гэж бодоогүй гэсэн үг. Зүгээр энэ хүн төрлөختний гэмнүглийг уучлаа. Энэ уучлал дотор ямар нэг юм. Тэгээд тэр гэмнүгэл түрүүний тэр ясан Каин, Абель гэдэг тэр ах トゥ хоёр ахын дүүгээ алсан тэр түүхтэр Абелийн цус над руу хашгирч байгаа учраас Каин би чамд нэг тэмдэг тавина гэж бурхан хэлж байгаа. Тэр тэмдэг нь чамайг өөр хэн нэгэн хүн алахгүй тулд юм агчилж байгаа. Тэгээ бурханы хүсэл юу байсан бэхээр зэрэг алдгаа дагуулах, битгий дагууласаа гэж хүссэн гэсэн үг. Хүчирхийлэлээ битгий дагууласаа гэж хүссэн. Худлаа битгий дагууласаа гэж бурхан хүссэн гэсэн үг. Тэгээд Каин дээр тэмдэг тавиад хинт чамайг битгий алдаг гэж тэмдэг тавьж байна гэж. Хэрвээ хэн нэгэн хүн ирээд чамайг Абелийн өшөөг авах юм бол Абелийг ахыг аасан мөг чамайг ална гэд хэн нэгэн алчих юм бол тэр алсан хүнийх нь нүгэл нь хэд дахин нэмэгдэнэ гэлээ? 7 дахин нэмэгдэнэ гэж. Ялна. 7 дахин нэмэгдэнэ. Тэгэхээр энэ дэлхийд тэр гин нүгэл яаж дүүрснийг харж байна вэ? Өшөө авч байгаа учраас, алхахыг нь алж байгаа учраас, уучлахгүй байгаа учраас энэ гин нүгэл дэлхий ингэж энэ аяг дүүрдэг байна шүү дээ. Тэгээд энэ аяг дүүрэх юм бол тэгээд тэр аморочдын гин нүглийн тэр аяг дүүрэх юм бол тэд нар тэр газрын хөснөөс арчигдчих. Дараагийн нэг үндэстэн ирээд тэдний амьдарч байсан газар нутгийг тэнд байгаа бүх зүйлсийг эзэмших тийм байсан баг. Тэр хүний гин нүглийн аяг, хүн төрлөختний гин нүглийн аяг, үндэстнүүдийн гин нүглийн аяг гэж байдаг баг. Тэгээд Есүс тэр аяг дотор байгаа тэр зүйл ямар бохир заваан муу муухайг тэр мэдчихсэн. Тэгээд тэр аягнаас тэр уухад үнэхээр сэтгэл санаа шаналж ирсэн гэсэн. Гэхдээ Есүсийн дотор нэг зүйл байсан. Юу байсан бэхээр зэрэг миний хүсэл биш бурхан минь таны л хүсэл биелэгдэсэй гэж залбирсан гэсэн. Тэгээд Есүс энэ аягийг уухад өөрийгөө зориулсан. Хүн төрлөختний өмнөөс нэг тагтаа нэг хүний өмнөөс алуулдаг байсан. Нэг бух нэг хүний өмнөөс алуулдаг байсан. Нэг ямаа нэг хүний гинүглийн өмнөөс алуулдаг гэсэн бол нэгэн Есүс гэдэг хүн цэвэр ариун өөс واخгүй ямар ч гинүгэлгүй өөхөх шалтгаангүй тэр нэгэн ариун хүн өөхөх хэрэгтэй болсон. Энэ нь надаас болсон. Энэ надаас болсон.
Миний гэм нүглээс ус. Би өөхөх ёстой. Би нүглээхийн төлөө би завтыг хүртэх ёстой байсан бол тэр миний завтыг миний өмнөөс хүртэхээ шийдсэн гэсэн. Тэгээд тэр уучлахаар шийдсэн гэсэн. Уушлал гэдэг бол тийм сэтгэл хөдлөл биш юм аа. Уушлал гэдэг бол шийдвэр юм аа. Бид нар хин нэг уучлахгүй бол тэр хүнийг үхээсэй гэд өөрөө хор ууж байгаатай адилхан гэдэг сургаалт зөөрлийг бид нар хоорондоо маш их ярьдаг тийм. Чи ингэснийхээ төлөө чи өөхөх ёстой гэж хэлж байгаа бол тэр хорийг нь би ууж. Тэр хүн үхээсэй гэд би хорийг нь ууж. Энэ нь бол уучлал биш юм аа. Тэгэхээр зэрэг өөрийгөө цэвэрхэн байх, өөрийгөө авч үлдэхийн тулд бид нар яах ёстой хэрэг уучлах ёстой гэсэн. Амен. Тэгээд энэ аягнаас уух юм бол юу болдог гэж байна. Ууж, говьн тэдний дунд миний илгээх хэлнээс бол тэд нар галзуур. Тэгээд энээсээ болж айдас хүз татна. Харуусал татна. Тэгээд сүр тэгээд хараал дотор ирнэ гэж. Уучлахгүй байдал, тэр хатуу сэтгэл, тэр гоморхол юуг дагуулдаг байх нь вэ? Энэ бүгдийг авч. Яагаад бидний амьдрал, яагаад бидний дэлхийд ийм зүйл дүүрээд байгаа? Уучлахгүй байгаа учраас. Нүглийг үл мэддэгч түүнийг бидний төлөө тэрээр нүгэл болгосны учраас түүний дотор бид Бурхны зүвт байдал болох юм аа гэж. Бүгдийн мань хилэнцгийг харин эзэн түүнд эзэн тохоо. Энд байгаа хүн нэг үр. Бидний энэ дэлхийд дээр дамжирсан хүн нэг үр. Одоогоор нэг 8 төр гаруй хүн амьдарч байна. Тэрнээс өмнө хэдэн дээр бүхэн амьдрахыг мэдгүй. Энээс хойш хэдэн дээр бүхэн амьдрахыг мэдгүй. Есүсийг эртэл хэдэн 100 жил, хэдэн мянган жил өнгөрөхийг мэдгүй. Эсвэл өнөөшин ч магадгүй маргааш болж магадгүй. Бүгдийг зөвхөн эцэг бурханд мэдчих. Хүү өөрөө ч мэдгүй. Тэнгэр эс нар ч мэдгүй. Бузар муугийн сүнс ч мэдгүй. Хэн нэгэн иш үзүүлэгч мэдгүй. Хэн нэгэн сакс тэрдээ хүн ч энийг мэдгүй. Зөвхөн бурхан өөрөө л мэдчих. Тийм цаг хугацаа байх. Тэр үрдэл төрөөд үхээд алдаа хийх гэм нүгэл бүрийг энд тоохоос юм аа. Энд тоохоос юм. Миний өнгөрснийг одоо ирээдүг энд тоохсон юм аа. Энэ бол сайн мэдээ. Энэ бол баярт мэдээ юм аа. Есүс бол нүгэлгүй хүн юм аа. Амен. Энэ газар дэлхийд дээр цорын ганц нүгэлгүй амьдарсан хүн бол Есүс Христ юм аа. Үхлээ хатгуурч нь хаана байна вэ? Үхлийн хатгуур нь нүгэл юм аа. Нүгэл хийж байгаа хүн бүр үхэхээр оногцсон юм аа. Тэгэхээр үхлийг авчирдаг тэр хатгуур нь юу гэж? Нүгэл гэж хэлсэн. Тэгвэл Есүс Христ итгэсэн хүмүүст юу ирж байгаа вэ? Үхэд ирж байгаа юу? Мөнх ам ирж байгаа. Мөнх ам ирж байгаа. Би бурхантай мөнхөд байна гэдээ бодоод үзтээ. Энэ бие ялзарч, хөгшөрч, муудаж, газар шороондоо шингэн нас орох өдөр хүн нэгүрт байгаа. Бурхан минь би жам ясаараа би нэг өнгөрсөн хизээ нэг номлжлаа. Хайда гэдэг нэг тэргүүн тахилчийг Библиэлд юу гэж хэлсэн байсан бэхээр зэрэг яг жам ясаараа насаа эзлээд өглөө гэж бичсэн байдаг Библиэлд. Гэтэл үхээгүй дайн тулаанд яваад энэ тэнд яваад янз бүрийн замаар өгсөн хүмүүс зөндөө байдаг. Гэтэл тэр нэгэн тэргүүн тахилч яг жам ясаараа яваад өгсөн. Есүс хэдэн настай өгсөн бэлээ? Есүс 33 настай нас орсон өгсөн. Жам ясаараа өөхөхгүй бүх хүмүүсийн өмнөөс тэр энэ газар дэлхий дээр наслах ёстой. Тэр бүх насыг наслаж чадаагүй гэсэн үг. Тэгэхээр Есүс Христ итгэдэг хүмүүс тэр жам ясны наслалтыг Бурхны тогтоосон өдрүүдийг дуустал амьдрах боломжтой гэсэн үг. Амен. Тэгээд Есүс хэлж байгаа сэтгэл минь үнэхээр үхлээ зоож санаж байна. Бид нар ингээд заримдаа ингээд те амиа хорлож байгаа хүмүүсийг ингээд ойлгодоггүй те. Тэгээд тэд нар бол өөрсдөө бол ингээд үхлээ шаналсан гэж бодож. Миний найз охин намайг хайчлаа, миний бизнес тампуурчлаа, миний хийгчсэн юм бүтгүүж, миний карьер унчлаа, миний нэр хүнд унчлаа. За одоо надад өөхөх зам хүрж гэнэ гэж. Тэгээд энэ нь ингээд Есүсийн туулсан энэ зовлонтой үхлээ шаналсан энэ шаналлаа хэр их дүүцэж очих байсан бол мэдгүй.
хэрэг дүүсч очихсан бол мэдэхгүй. Харин бид нар Есүсийн энэ зовлон шаналлыг ойлгохдоо бид нар энэ амиа хорлол гэдэг сүнснээс чөлөөлөгдөнө. Үнэхээр амиа хорлох тухай бодож исэн тэр сүнснүүдийг би Есүсийн нэрээр үнэхээр энэ Есүсийн цусаар угаач. Үнэхээр энэ газар дэлхий дээр үзэх ёстойгоо үзэж, туулах ёстойгоо туулж, үнэхээр Бурхны тогтоосон тэр өдрийг хүртэл амьдрах тэр амь насаар Бурхны тогтоосон тэр өдрүүдээр өрөөж байна. Амен. Үнэхээр бид нар амиа хорж өгч болохгүй шүү. Энэ бол үнэхээр Бурхны үзэн яддаг зүйлс. Энийг нөгөө ертөнцийн захирагч бузар мөгийн сүнс энийг хэлдэг. Та нар өгчүүл амар амгалан болж шít. Өгчүүл бүх юм шийдэгч шít гэж хэлдэг. Харин бүх зүйлийг шийдсэн ганцхан үхэл байгаа тэр нь Есүс Христийн үхэл юм аа. Амен. Энэ үхэл бүгдийг шийдсэн. Тийм учраас надад амиа хорлох хэрэг байхгүй. Бурхны өгсөн тэр амийг юутгэх хэрэг надад байхгүй. Амен. Энд шийдэгдсэн тэр зүйлс муу нэг юм бол ходолч юм аа. Бурхангүй тамд хамгийн зовлонтой эмрэлтэй байх байдал. Үхийгээд өгөхгүй газар байх. Амиа хорлыгээд амиа хорч чадахгүй тийм газар байх. Түүнийг там гэж нэрлэдэг. Тэнд үргэлжийн айдас, харуусал, нулимс, өвчин энэ бүх зүйлүүд тэр мөнгөхөд тэнд бид нар үзсэн. Яагаад гэвэл тэд Есүст итгээгүй. Есүсийн илгээсэн иш үзүүлэгч нарт итгээгүй. Есүсийн явуулсан сайн мэдээ тараагч нарт тэд нар итгээгүй. Тийм учраас тэд нар итгээгүй нь мөхсөн гэж Библи хэлсэн байдаг. Харин итгэсэн хүмүүсэнд мөх ам байгаа гэж хэлсэн байдаг. Есүс надгүйгээр, таньгүйгээр тамд очиж мөнхийн онц руу, деваачн руу бидэнтэй хамт ямаар байна. Энэ бол Есүсийн туйлын хүсэл юм аа. Там хоосон байгаасаа. Там үнэхээр хоосон байгаасаа. Там үнэхээр хоосон байгаас. Харин мөнхийн ус үнэхээр хүн төрлөختнөр үндэснүүдээр дүүрэн байгаас. Амен. Үнэхээр энэ үнэхээр үүний төлөө Есүс энийг твцсэн юм аа. Амен. Тэрээр мах бодынхаа өдрүүдэд өөрийг нь үхлээс аварч чадах нэгэн чанга хашгирч нулимсаараа залбирал ба гуйлтай өргөсөн. Тэр эмээдэг байсан тул Бурхан түүнийг сонссон билээ гэж. Тэгэхээр тэр энэ газар дэлхий дээр амьдарч байхдаа тэр юу хийж яасан гэж. Тэр залбирж ирсэн. Тэр хүмүүсийн төлөө уйлж ирсэн. Тэр хүмүүсийн төлөө Бурханаас гуйлт өргөж ирсэн. Хүмүүсийн төлөө алдаа хийхээсээ эмээж ирсэн. Бурханаас эмээж. Бурханы тааллыг алдсгүй гэдгээсээ тэр эмээж ирсэн. Тэр станаар Бурхан учраас би станаар Бурханы хөө учраас станаар ингэрэг тэр ингээд ягштал сахиж ирсэн гэсэн. Тэгээд Тэнгэрээс үзэгдэн түүнийг тэнхрүүлж ялаа. Бузар мөгийн сүнс түүнийг энэ газар дэлхий дээр унгаахыг хүссэн. Эрх мэдэл байр суурьаар унгаахыг хүссэн. Өмсөж зүүж байгаа, идж ууж байгаа зүйлсээр унгаахыг хүссэн. Тэ? Янз янзын сорилтуудыг түүний амьдралд өгсөн. Яг хамгийн сүүлчийн сорилт нь энэ байсан. Тэр бас энийг давч чадсан юм аа. Түүний дотор ямар ч алдаа байхгүй. Түүний хүү Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлэдэг юм аа гэж. Хана гэдэг охинтой нэгэн аав хурдны замаар маш хурдтай явж ирсэн байна. Тэгээ хурдтай явж ирэл яасан мэдсэн чинь нэг юм хатгадаг зүгийг машин дотор нь ороод ирсэн байна. Тэгээд охин нь тэр зүгээс айгаад хашгираад тэгээд тэр зүгийг гаргахаар цонхоо нэгээд ингээд тэмцэлдэж эхэлсэн байна. Тэгээд хурдны зам удаан явж болохгүй. Бас зогсож болохгүй. Тийм зам байдаг байхгүй юу? Тэгэд явж байхдаа
ард урд явж байгаа машинуудаа саад болохгүй тулд ямар нэгэн эрсдэлгүй хөдөлгөөн хийхгүй байхын тулд ямар нэгэн зүйл болох ёстой. Тэгээд охин нь ингээд хашгираад айгаад зөгнөөс айгаад ийм тав тухгүй байгаа. Энэ үед аав ямар нэгэн зүйл хийх ёстой. Аав энэ үед хамт айж болохгүй. Тэгвэл хоёулаа өхнө. Аав яг энэ үед хоёулаа зүгийг зайлуулахын тулд ямар нэгэн зүйл хийж болохгүйсэн. Тэгээ аав нэг зүйл хийх ёстой байсан. Аав юу хийсэн бэ? Аав өөрөө хатгуулахаар шийдсэн. Аав тэр өхлийн хатгуурыг барьж аваад тэгээд аавгаа барьж зүгийг барьж авах үед охин хашгирсан баг. Аав наад зүг чинь хатгууртай шүү дээ. Таныг хатгах шүү дээ гэж. Тэгээ охин нэг зүйл мэдээгүй. Хатгасан зүгийг өгдөг гэдгийг мэдээгүй. Мэн. Тэгээд тэр зүгийг аавх нь гарыг хатгасан ч гэсэн тэр өгсөн юм. Ингэж аав хоёр хоёлаа амьд үлдсэн. Тэр өхлийн хатгуур нь Есүсийг ална гэж бодсон. Сатан ялчлаа гэж бодсон. Гэхдээ энд юу болсон бэхээр зэрэг сатан ялагдсан юм аа. Түүний бүх зэвсгүүд хүчингүй болсон юм аа. Түүний бүх сорилтууд энд унсан юм аа. Түүний давуу талууд энд байхгүй болсон юм аа. Түүний баримтжсэн тэр бүх зүйлсүүд энд цагаалмаа дээр унсан юм аа. Тэр хатгсан гэж бодсон. Тэр алсан гэж бодсон. Гэхдээ Есүс үхээд амьлуулагдсан юм аа. Өнөөдөр бид нар өгсөн нэгэнд итгэдэггүй юм аа. Өнөөдөр бидэнд амьд байгаа. Сонсоод хариулдаг, хамт үйлчилдэг тэр нэгэн агуу бурханд бид нар итгэдэг юм аа. Аамен. Бид ялахчих юм аа. Бид ялахчих юм аа. Аамен.